одоо 2 хоногийн өмнө тийм ээ. Тийм. Ган төмөр өөрийнхөө амаар өөрийгөө хөөчлөөл гэж ингэж үзэж болно. Тэр үеийн ган төмөр биш болжээ гэж үзэж байгаа. Ижил нөхдийнхөө дунд ороод өөрийгөө олоод авцсан байна гэж ингэж үзэж байгаа. Би 2001 онд намынхаа гишүүнчлийг сэргээсэн. Одоо намын гишүүн байгаа. Ардчсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос ардчсан намын дарга ган төмрийг ардчсан намын гишүүнээс хөх шийдвэргүй энэ сарын 13-ны өдөр бол гаргасан байгаа. За ган төмрийг одоо ардчсан намын гишүүнээс хөөх энэ одоо үндслүүдийг тодорхой үндслүүдийг ч гэсэн тус холбооноос танилцуулсан. За энэ асуудлаар тус холбооны тэргүүн Хасбаатартай ярилцах гэж байна. За сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан хүлээж авсанд баярлалаа. Баярлалаа. За өчигдөр ардчсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ. За энэ мэдээлэл бол ардчсан намын гишүүдэд бас нэлээд зохилт болж өгөө гэж харж байна. За яагаад гэвэл энэ хүнийг ардчсан намын гишүүнээс нь ер нь хөөнөө ийм шийдвэрийг үл энэ холбооноос гарганаа гэд тодорхой одоо хуулийн үндслүүдийг уншаад тайлбарчиж илээ. Тэгэхээр яг энэ таны мэдээллийн дараа нэлээд маргаан гарлаа шүү дээ. Энэ ер нь бол одоо хөөдөг тийм субъект мөн үү? Энэ холбоо ер нь бол хүчин төгөлдөр мөн үү энэ холбооноос гаргасан шийдвэр гэдэг чинь. Тэгэхээр энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ? Тэр энэ намын үзэл санаа гэдэг бол их чухал юм л да. Тэр үзэл санааныхаа гол одоо ноён нуруу байж энэ үзэл санааг тээж авч явдаг хүмүүс бол энэ намын гишүүд байдаг. Тэр энэ намын гишүүд ямар хүсэл зорилгыг илэрхийлж байгаа вэ гэдэг үүднээс ардчсан намын гишүүд дэмжигчдийн холбоо 80 гаруй мянган гишүүдээс захин санал асуулгаас энэ ардчсан намын даргаар ган төмөр байх боломжтой юу? Энэ хүн ардчсан намын үзэл санааг тээгч мөн үү гэдэг асуудлыг хөндөд тавьсан. Тийм учраас Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын их хурлын тухай хууль, Монгол улсын их хурлын сонгуулийн тухай хууль, намын тухай хууль зэрэг олон хууль актуудыг үндэслэн Лувсан нэмийн ган төмрийг ардчсан намын гишүүнээс хөөх шийдвэрийг ардчсан намын гишүүд дэмжигчдийн холбоо гаргасан байна. Ер нь бол тэр 80 мянган хүний гарын үсэг дээр үндэслээд энэ шийдвэрийг гаргасан. Тий. Санал асуулт тэр. Энэ бол одоо танаа намын гишүүдийн хүсэл байсан. Тэг. Манай намын гишүүдийн хүсэл. Ягаад тэгэхээр ардчсан намын гишүүд дэмжигчдийн холбоо гэдэг бол яг ийм үед намынхаа амин сүнсэнд болж явдаг. Учир юу вэ гэхээр ардчсан нам энэ сонгуулиар олонх болж чадаагүй. Нэгсэндээ ард түмэн сонгуул өгтөө ардчсан намыг сөрөг хүчин бай гэж ингэ сонгуул өгсөн. Тэгэхээр ардчсан нам сөрөг хүчин байх, хүчтэй сөрөг хүчин байх энэ хүсэл зорилгыг гишүүд нь ч ард түмэн ч хүсэж байгаа. Энэ хүсэл зорилгыг биелүүлж чадахгүй байгаа нам эрх баригчтай нэг хөнжилд орчоор гишүүд нь үнэхээр аргаа барддаг юм байна. Тэм учраас энэ эрүүл сарвал шийдвэрийг ардчсан намын нийт гишүүд дэмжигчид гаргасан гэж ингэж ойлгож байна. За 80 мянган гишүүн бол дэмжигдсэн байна. За энэ шийдвэрийг гаргачихсан байна. Гэтэл өөрөө энэ шийдвэр хүчин төгөлдөр болж чадах уу гэдэг бас нэг асуулт байгаа. Ардчсан намын үндсэн дүрм гэж байдаг тийм ээ. Үндсэн дүрм дээр гишүүний хөөх тухай тодорхой харилцааг тусгаад өгчихсөн байгаа. За тэгэхээр энэ өөрөө хүчин төгөлдөр болж чадах уу үндсэн дүрмээрээ тэгээд ган төмөр гэдэг хүн одоо танаа шийдвэрт үндэслэгдээд үнэхээр ардчсан намаас явж чадах уу гэдэг. Энэ шийдвэр хүчинтэй байх бүрэн үндсэлтэй. Учир юу вэ гэхээр ардчсан намын шат чадны байгууллага нийт гишүүддээ бид үүрэг болгож энэ шийдвэрийг гаргасан. Тийм учраас энийг биелүүлэх нь шат чадны байгууллага буюу ардчсан намын улс төрийн зөвлөл, үндэсний бодлогын хороо, за тэгээд шат чадны байгууллагууд энэ шийдвэрийг баталгаажуулах ёстой. Тийм учраас өчигдрийн гаргасан мэдээлэлд тэ нэг зүйл бол цуг явж байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Нэгэнт ийм одоо сөрөг хүчин байх ёстой үүрэг даалгавар авсан ардчсан нам эрх баригч намтай нэг хөнжилд орсон явдал нь бол нийт ардчсан намын гишүүд дэмжигчдийн зүрх сэтгэлд энэ ган төмөр гэдэг хүн бол дарга биш болсон гэдгийг бол бүрэн илтгэж байгаа асуудал байна. Зүрх сэтгэлийнхэн дарга биш болсон байна. Манлайлагч бол биш болсон байна гэж ойлгож байна. Та бас сая хэлж штэ тийм ээ нэгэнтээ одоо эрх баригчтай нэг хүнжилд орчихсон. Уг нь бол энэ чинь сөрөг хүчний байр сууриас ажиллаад өдөрт бол энэ засгийн газрын үйл ажиллагааг шүүмжлээд явчих хэвээр гэдгийг бол бас хүмүүс хүсэж ирсэн арчсан намаас тийм ээ. Тэр ч үүднээс дэмжсэн. Гэхэд 5-6 сарын өмнө засгийн газарт хамтарч яхад та энэ талаар яриаг өмөртлөө одоо ярьж байгаа нь бас ямар учиртай тийм.
Тэр үед маш олон нийгмийн зүгээс бол энэ асуудлуудыг хөндөд тавьсан. Энэ зөвхөн ганцхан миний ч асуудал биш. Нийгэм бол ардсан нам хийгээд бусад одоо сөргөж улсын хурлд одоо суудлал авсан намуудыг сөргөжчин байгаслаа гэж үзсэн. Ялангуяа энэ хамтарсан засгийн газар байгуулахын шийдвэр гарч байгаа хэвчэд бол ер нь Монголын ард түмэн маш их дургу байсан шүү дээ. Учир нь юунд вэ гэхээр 2016 оноос хойш энэ өнөөдрийн эрх баригч нам бол тасралтгүй эрх барьж байгаа. Энэ хооронд юу болсон бэ гэхээр асар их мөнгө хөрөнгө савшигдуулсан асуудал гарсан. Жишээлбэл нүүрсний 60 их 80 төгрөг. Жижиг жидүү сан, хөгжлийн банк, ногоон автобус тэргүүтээ маш олон одоо зөрчил санхүү эдийн засгийн ноцтой хууль зөрчил явдлууд бий болсон. Ард түмэн үнэхээр бухимдсан. Энэ юунаас болсон бэ гэхээр ерөнхийдөө энэ үйл явцыг энэ одоо идэж ууж байгаа хайрталт бол сөрөгчин байгаагүй учраас ийм олон булхай лойвор гарсан байна л гэж энэ ард түмэн үзэж байгаа шүү дээ. Энтэй бол маргах нэг ч хүн байхгүй гэж ингэж үзэж байгаа. Цаашилбал энэ богино хугацаанд Монгол улсын эдийн засгийн одоо хүнд бэрх үеүүдэд энэ их мөнгө идэж байгаа нөхцөлд хойшид энэ 14 их одоо төсөл тийм ээ хэрэгжснээр хэдэн жаваад хөрг идэхийг бид тэр хэлж мэдэхгүй байна. Тийм учраас урдчсан сэргийлэх эндээс эх орныхоо энэ баялагийг өрн таран болгохгүй тул сөрөг хүчин хангалттай сайн ажиллах ёстой гэсэн энэ зарчмын байр суурийг бид байнга илэрхийлж байгаа. За тийм байж. За тэгээд хоёулаа одоо сүүлийн үеийн одоо ардсан намд болж байгаа процессыг авч үзье л та. За улсын хурлын гишүүн одоо самбуу бол засгийн газрыг огцруулах саналыг гаргацсан. Одоо гишүүдийн гар үсгийн цуглуулж явж байна. За тэгээд түүнд нь гар үсгийг зурсан Баярмаа гишүүн. За энэ саналыг гаргасан Лодо самбуу гишүүнийг бол одоо энэ арч хамтарсан засгийн газрыг шүүмжиллээ, сөрлөө гэдэг үндслээр бол одоо намаас ч хөөх юм хариуцлагын арга хэмжээг авч магадгүй гэж энэ хүн мэдээлээ. Одоо 2 хоногийн өмнө тийм ээ. Тийм. Ган төмөр гэдэг хүн. Тэр энэ хүний яриад байгаа тэр мэдээлэл маш олон жилийн туршид бий болсон тэр үнэт зүйл итгэх гишүүдийнх нь итгэл үнэмшил арчлыг хамгаалах тэр итгэл үнэмшлийг бас энэ мэдээллээрээ үүсгэхэд байсан биш үсттэй. Та энэ дээр юу гэж бодож байна? Лувсан нэмийн ган төмөр бол маш ноцтой үзэл санаанаас урвсан мэдээлэл хийсэн. Ер нь та бараг бухимдсан уу? Ер нь бол энэ бухимдал чинь энэ ардсан нам сонгуул ялагдсанаас л эхэлж байгаа шүү дээ. Бидний одоо гишүүдийн бухимдал бол. Одоо та нар бодоод үзтээ. Их хурлын сонгуулийн үеэр ер нь ардсан намын дарга улс төрийн ямар одоо идэвхтэй байсан гэдэг ингээд одоо харахад бол маш сул байсан шүү дээ. Одоо зарим нэг улс төрчид бол бүр илэрхий энэ засгийн газрыг бол одоо эхнэр байгуулахыг бол бүр анханасаа одоо жившилтчихсэн тохиролцсон байсан мэтэр одоо ингэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас тэр үеэс л энэ бухимдал бол явж байгаа. Тэгэд энэ ер нь энэ ган төмрийн хийсэн мэдээлэл бол өөрт нь одоо маш дүрмээ уншдаггүй, үзэл санаагаа мэддэггүй, энэ намын үзэл баримтлалыг ойлгоогүй ийм хүний мэдээлэл байна л гэж ингэж үзэж байгаа. Намын дүрм тодорхой бий. Намын ялангуяа улсын их хурлын гишүүнтэй намын гишүүнийг намаас хөөх тохиолдолд шийдвэр гаргаж байгаа тэр хүн өөрөө хөөгдөх үндсэн бүн одоо үндслэл бий болж байгаа шүү дээ. Тийм учраас ган төмөр өөрийнхөө амаар өөрийгөө хөөчлөөл гэж ингэж үзэж болно. Үндсэн дүрмд байхгүй заалтаар бүр гишүүдтэй хариуцлага тооцно гэж ярьсан байна. Тий. Тэгсэн. Хамгийн том зургаараа за тэр гишүүн хариуцлага тооцоосоо гадна хамгийн том зургаараа бол ардсан намыг бид нар бол ардчлыг хамгаалагч гэж үздэг тийм ээ. Тэгээ хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэх хэрэгчлөө хүндэтгдэг гэж үздэг. Аль ч одоо парламентын үед бол засгийн газрыг огцруулах саналыг гаргаж л байдаг гişүүд. Энэ бол бас эрүүл парламентын харилцаа байдаг тийм. Тэгэхэд энэ бүхнийг нэг хайрцаглах гэдэг юм шиг ийм үйлдэл гаргаж байгаа нь л одоо харамсалтай байна гэж зарим одоо танаа намын гişүүд үзээд байгаа шүү дээ тийм ээ. Та түүнтэй санал нийлэх үү? Нийлж байгаа. Ардсан нам бол баруун жигүүрийн нам. Тэгэхээр энэ намын үзэл санаа үргэлжил баримтлал гэдэг бол 1992 онд баталсан Монгол Улсын үндсэн хуулийн хүний эрх хэрэгчлөө, чөлөө зах зээл, ардчлал энэ тогтолцооны бүрэн үндсэн хуулийнхаа үзэл санааг тээж дөрөндөө шингээсэн нам багхгүй юу? Яг ардсан намын энэ Монгол Улсын үндсэн хуулийн тэр амин сүнс болсон олон заалтуудыг дөрөндөө шингээж өгсөн нам бол Монгол Улсад цөөхөн байдаг. Өнөөдөр эрх баригч нам бол зүүн жигүүрийн социал-демократ үзэл баримталтай нам шүү дээ. Тэгэхээр бид нар бол яг энэ намынхаа үзэл баримтлал гэдэг дээр тулгуурлаж альва сонгуульд оролцож
нийт гишүүдийнхаа итгэл үнэмшлийг хүчтэй тээж авч явах ёстой. Энэ байгууллага нь бол намын удирдах байгууллагууд байдаг байхгүй юу? Тэгэхээр энэ удирдах байгууллага хэрвээ ажиллаж чадахгүй бол Монгол байгаа энэ ардчлал, хүний эрх хэрэгчлөө, чөлөө зах зээлийн асуудлууд бол эмзэг болж эхэлдэг. Тийм ч учраас одоо бид Монголын эдийн засаг, хүний эрх чөлөө зах зээлд ажиллах орон зай нөхцөл энэ бүх алдагдсан учраас ардсан нам яаралтай их хурлаа хоролдуулах болжээ гэж ингэж үзэж байгаа. Их хурлаа хоролдуулаад би шин дарга томилно. Энэ үзэл санааг тээгч, энэ үзэл санааг авч явдаг, энэ 1992 онд батлагдсан Монгол Улсын үндсэн хуулийг эрхэм зорилгоо болгож чадах ийм хүнийг бид дарга болгоно. Өчигдөр хэвлэлийн байгууллагаар хэлчихлээ шүү дээ. Монгол ардын нам энэ хүний аваач гэдэг. Ерөнхий сайд энэ хүний Монгол ардын намдаа эсвэлээч гэдэг. Тэгээ энэ хүн арснаас явахгүй бол яах вэ? Ер нь бол ган төмөртэй бол би хувь хүний хувьд л ямар ч одоо ямар нэгэн зөрчилдөөн бол байхгүй. Зөвхөн энэ ардсан намын даргын үүрэг хариуцлагыг ухамсарлахгүй байгаа дээр нь бид энэ асуудлыг хөндөд тавьж байгаа гэдгийг ойлгож байгаа тийм ээ. Гэхдээ би ган төмөртэй бол 2000 оны дундаас нэгнийгээ мэдээс найд нөхцөл харилцаатай байсан. Бид нар хамтдаа нэг ардчил клубыг хамтдаа байгуулж би анхны зохицуулагчаар нүртэл ажиллаж байсан. Тэр үеийн ган төмөр биш болжээ л гэж үзэж байгаа. Өнөөдрийн байгаа манай хүн бол одоо 2 удаа боловсрол соёл шинжилгээ ухааны яамны сайд, улсын хурлын гишүүн ингэж ажилласан. Өнөөдөр хамтарсан засгийн газар тэргуун шатарсан төгслийн сайд ингэж ажиллаж байна те. Өхөн өөрчлөгдөж болох үзэл санаа гэдэг бол газартаа гагнагдсан мэт юм бат бөх хөстэй байх ёстой шүү дээ. Тэгэд би ган төмрийг бол энэ үзэл санаагаа тээж авч чадахгүй, хэлж ярьж байгаагаа ухамсарлахгүй, намынхаа үнэ зүйлийг ойлгохгүй байгаа явдал нь ижил нөхдийнхөө дунд ороод өөрийгөө олоод авцсан байна гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас энэ Монгол ардын нам оюун эрдэнэ энэ ган төмөртэй намынхаа үнэмлэх баталгааг өгөөч л гэж хэлсэн. Би ч ерөн тэрийг оюун эрдэнэд уцаар шилнэ гэж ингэж бодож байгаа тийм. Одоо бол та бол одоо шатны байгууллагууд нь танаа шийдвэрийг хэлцгийг бол юу хүлээж байна. Хүлээж байна тийм. Одоо таныг өчтөр гарч ирээд хэвлэлийн бахархал хийсний дараа арсан нам мэдэгдэл гаргаад л араас нь зарим хүмүүс бол одоо хаана байсан энэ Хасбаатар гэдэг хүн арсан намын гишүүн өөрөө байсан юм уу? Зарим нь бүр таныг хөөгдсөн шүү дээ эрт гэж тэгжилэн шүү дээ. Ер нь арсан намдах таны түүх юу вэ? Би 2001 онд Япон улсад одоо төгс сургууль төгсөөд ирээд тэр үед арсан нам бол одоо улсын хурлын сонгуульд одоо маш их харамсалтайгаар ялагдчихсан. Их улсын хурл нэгэн суудалтай ийм нам байхад л анх 2001 онд гишүүн болж ирсэлээ. За түүнээс бас үндэсний бодлогын хороо, үндэсний зөвлөлт хороо, за Өвөр хангай аймгийн ардсан намын дарга гэх мэт одоо олон сонгуульт ажлуудыг хийж ирсэн. За намайг ер нь бол үе үеийн дарга нарт бол халтай хүн гэж ингэж намайг ярьдаг л да. Норвегийн алтан үеийг даргатайч бас энэ үзэл санааны талаар нэлээд шүүмжлэлтэй хандж байлаа. Тэр үед бас намаасаа бас л хөөгдөж байлаа. Зандаа хөгийн их болд дарахтаа бас энэ үзэл санааны тухай зөрчилдөөн бий болж бас л энэ хүнтэй бол одоо зөрчилдөөнийхөө бол бас намаас хөөгдөж байлаа. Гэхдээ ардсан намд нэг сайхан үнэт зүйл байдаг нь учраас юу вэ гэхээр ардсан намаас хэдий хөөгдсөн боловч намынхаа гишүүнчлийг сэргээх боломж байдаг. Би 2001 онд намынхаа гишүүнчлийг сэргээсэн. Одоо намын гишүүн байгаа. Одоо та ер нь энэ шийдвэрээ ингээд нэг ажил хэрэг болгохын төлөө дараагийн алхам нь юу хий гэж бодож төлөвлөж байна. Одоо энэ шийдвэрийг. Ардсан намын гишүүд эмчтэй бол ардсан намынхаа нийт гишүүд эмчтийнхээ дуу хоолой болж байгаа гэдгийг л манай намын удирдлагууд ойлгох хэрэгтэй. Бидэнд ардсан намын гишүүд гэж маш хүчтэй хүч байна. Энэ гишүүдийг та нар бити уур хүртлийн бараач л гэж ингэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр үзэл санаа гэдэг чинь хамгийн хүчтэй зүйл байхгүй. Энэ үзэл санааны чинь ард энэ орны бүрийн эрхт байдал, тусгаар тогтнол, аюулгүй байдал бүх юм багтчихэдэг юм шиг дээ. Энэ үзэл санаа гэдэг чинь Монгол улсын үндсэн хуулийн шингээстэй байдаг. Энийг алдагдуулбал бид өнөөдрийн Венесуэл, Беларусь шиг л болж хувирна. Эхнээсээ энэ үйл явц энэ Монголын улс төрийн амьдрал нэг үгүй хэлэхэд хатуу зам руугаа явж гин. Хүний
хэлэх ярих, үзэл бодлоо илэрхийлэх чөлөө, эрх чөлөөг боомлж байна. Чөлөө зах зээлийг хязгаарлалтууд болж байна. Үндэсний томоохон компаниуд руугаа дайрж байна. Хувь хүний өмч рүү дайрж байна. Бүр 1928 онд өмч хураах тэр Коминтерны бодлогын үнднээр гаргаж исэн тэр түүх тавтагдаж байна. Нэг нөгөө хэлэхэд манай энэ үзэл санааг тээж энэ арьсан хувьсгалд оролцсон олон ах нар манай энэ хувьсгалыг тээгж өнөөдөр бидэрт наад жаргал те чөлөөт байдлыг авчирсан олон хүнлүүд дайрж шít. Энэ бол бодлоготой дайрж байгаа. Эдрийг ч гэсэн бид одоо дугаас хүлээгээд энэ эрх чөлөөг авчирсан хүмүүсээ муу хэлүүлээд суухыг бас хүсэхгүй байна. Энэ талаар намын удирдлага ерөөсө дуурж байгаа юм алга. Ерөөсөө энэ Монголын нийгмийг бол энэ сошиал орчинд энэ ардчлал эрх чөлөөнөөс нь алдагдуулах гэсэн, энэ ардчлалыг авчирсан хүмүүсээс зайтай болгох гэсэн, өөрсдийн дарга төвтэй нийгмийг байгуулах гэсэн ийм л одоо нийгэм болгож хооронд нэрэгдийг талцуулдаг ийм л үйл явдал руу Монгол улс орчлоо шүү дээ. Энтэй адилхан энэ хүнийг бас нэг огцруулна ардс намын даргаас нь. За тэгээд тийм хүмүүс их байна шүү дээ, олон байна шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс ингээд цуглаж байгаад өөрийн огцруулчхуудыг гэдгээс маш их хайгаад улс төрийн зөвлөлөө үндэсний бодлогын ороогоо хуралдуулж чадахгүй юм шүү. Одоо энэ цахим хурал гэж одоо маш одоо мапантай хурал хийдэг болсон. За ер нь бол одоо ган төмөр бол яг оюун эрдэнэ гэдэг хүний ард нуугдсан байна. Нүүрэн талд нь оюун эрдэнэ ч өөр харагдах байсан. Ерөнхийдөө. Тэгээ энэ хоёр хүн ийм хэлхээтэй болчлоо. Тэгээ энэ одоо хоёрын хослоос Монголын ардчлал алдагдаж эхэлж байна л да. Тэгээ энэ л хамгийн ноцтой үр дагавруудыг бий болгоно. Ер нь бол улс төрийн нам бол ялд байгуулах гэж л сонголт ордог шүү дээ. Тэгэхээс нэг хүн хоёр хүн нэмж тэ одоо ахиуслах төдийхнэр бол ажлыг дүгнж болохгүй гэдгийг бол хэн ч гэсэн ойлгох хэрэгтэй байх гэж ингэж ойлгож байна. Ийм явцуу, ийм жижигхэн зүйлээр оролдоод ирэхээр л хүн эрх мэдэл дуртай байгаа гэдгийн шинж нь ард нь харагддаг юм л та. Тийм учраас шударгаж арчимж байхын үүднээс хариуцлага хүлээгээд явах нь зүйд нийцнэ л гэж ингэж үзэж байгаа. За баярлалаа танд. За баярлалаа.